За тэгэхээр энэ удаагийн имжлэг дээр хүний 8 хүчрэл гих зэрэг хүнд эмзэг сэдвүүд гаргах тул нэмэх 18 нас хүрээгүй бол бити үзээрэй. Өөр бичлэгүүдээс маань үзээрэй. Taken-гийн кино гэдэг охин гадагшаа аялаар явсан чинь тэндээ барьцаалагдаад хүний 8 эдрийг яг хохирогч болгочихсон чинь аав нь хайсараагаад очиж авардаг кино. Тэгвэл тэр киноны солонгос хөлбөрөг хэд болох үз 2019 онд гарсан No Mercy гэх киног та бүхэн сонирхолж байна. Солонгос тайл нь онны буюу солонгосоор ихчиж байгаа байхгүй юу? Нэгin ихч алга болсон төрсөн охин дүүгийн араас явах адал явдлын тухай гардаг. Та нарын ихэнх энэ постерыг өмнө харж байсан л байлгүй. Энэ киноны зарим хэсгүүд Facebook эдрээр нэлээд явж байгаа харагддаг. Тэгвэл ямар кино юм болоо гэж сонирхож байсан бол бичлэгэн дээрээ лайка дараад өшөө илүү нуршилгүй хөдөлөө шууд кино руугаа орцгоё. Кино маань машинаас бууж буй нэгэн улаан даашинстай эмэгтэйгээр эхэлдэг. Би энд нэлээд шалбарсан байх бөгөөд явах замдаа лантуу гартаа аван засварын газар руу орно. Юу болох гэж байгаа нь тодорхойгүй байснаа бүсгүй засварчин дээр дөхөн очиод шууд зохиж алхан тэр. Дараагийн хэсгээр өнөөх эмэгтэй маань шоронгоос сулагдж буй хэсэг гардаг. Түүнийг инээ гэдэг ба тулааны урлагийн мастер хуучин тусгай хүчинд ажилладаг байсан нэг гүтгэгдэж шоронд орсон бөгөөд одоо шууд л гэрийн зүгээ харна. Учир нь юу вэ гэхээр түүний хүлээж байгаа охин дүүн. Игчигээ хараад учиргүй баярлнаа. Инхэ гэх энэ дүүн аутизмтай буюу өөрийгөө илэрхийлэх, бусдад харилцах ойлгох зэрэг чадварууд тутмаг. Игч дүү хоёрт бие биенээс нөр хинч байхгүй. Ахиж хоёр биенээсээ холдохгүй шуул гэж амлана. Тэр өрөөнөө хамтдаа хоол идэ, игчин дүүдээ хөөрхөн үсний хавцаа дээр бэлэглээд одоо л нэг бүх юм амгалан тавин болж бөө мэт. Тэд унтахаар орондоо орох үед охин дүү хичээлдээ явахгүй ихтэйгээ хамт байж болох уу? Эсвэл бүр цагийн ажил хийгээд чамаагүй хичээлдээ л ямааргүй байна гэдэг. Гэсэн ч ээж авийн үлдээсэн захиас гэхүүдээ энэхээ хичээл намдаа шандан суралцаж игч нь харин дүүгээ хамгаалах байв. Игчийн хувьд дүүн л аз жаргалтай байвал түүнд өөр хүсэх зүйл байхгүй. Бусч л энгийн байгаасаа ч хүсдэг болохоор хичээлдээ яваасаа ч хүсэж байгаа нь тэр. Өглөө болоход дүүн хичээлдээ явсан. Явахдаа ихтэй бэлэг үлдээсэн байгаа нь. Игчийн өгдөг байсан халаасны мөнгө болон цагийн ажлуудаас олсон цуглуулсан мөнгөөрөө улаан даашинз улаан өндөрчгөд авч бэлэг болгоод захиач мөн үлдээсэн байдаг. Хамгаа сайрт игч минь ахиж хизээж бие биенээсээ холдохгүй зөөрөх загууд андаа хамт байна гэсэн захиаг уншаад дүүдээ өөрийгөө хичнээн хэрэгтэйг ойлгож улам сайн асарч хамгаалнаа л гэж дотроо бодно. Гэвч энэ үеэр дүүн сургууль дээр дээрлэхүүлж байдаг. Энгийн хүүхдүүдийн сургууль. Дээрэс нь ээж аавгүй гэдгийг мэддэг болохоор ингэж хамаагүй дээрлэгдэг юм байлээ. Ийм болохоор л сургуультай ямааргүй байна гэсэн тэр. Дүүн хамт явахыг хүсгүй байсан ч дагуулад л явна. Нөгөө талд игч нь одоо ажил олж хийх хэрэгтэй. Би хамгаалагчаар ажиллах гэсэн боловч түүний ямар мундаг мөн ажлаа хичнээн сайн хийхийг нь мэдж байгаач гэмт хэргийн бүртгэлтэй болохоор ажиллах боломжгүй л гэдэг. Өнөөх дээрлэгч нар ч дүүг нь аваад караоке орцсон. Хичнээн намайг гэрлүүм нь явуулаач гэсэн ч тавьж явуулахгүй. Хувцсыг нь жоохон тайлдаг гээл уцсныхаа камерыг асаахан тэр. Үүнийхээ дараа нэг өлбөөсөн 3 өндөр авч өгөх бөгөөд энэ хэдэн л өөрчлөлт байхгүй юу? Хүнийг яаж л өөртөг вэ гэхээр өнхийг биеийн үлэгч мэд болгож эхлэх хүнтэй уулзуулаад дараа нь тэр буудлахын өрөөлөд айрж орон насан туршаагүй охинтой бэлгийн харьцаанд орох гэж байсан эдрийг сүрдүүлээл хамаг мөнгийг нь сэгсэрдэг. Нэг тийм л завхарсан гарууд. Энэхийг үгүй гэж хэлж чадахгүйг нь тайлбарлуулаад ашиглаж байгаа. Нэг шүн хідэн ч хүн ингэж заллаад байгаа мэдэхгүй. Игч нь хичнээн дөрөвгөө залгасан ч утсаа авахгүй. Санаа зовоод гарч хүлээлээ. Годамжаар хайж яваас нэмэрөөсөнгөө. Ингэсээр нэг мэтгэл маргааш өглөө нь болсон байв. Энэ гэртээ ирсэнгөө. Игч нь улаан даашинзаа өмсөө дүүгийнхээ сургууль руу гардаг. Гэсэн ч дүүн сургууль дээрээ байсангүй. Багштай нь уулзгаад одоогийн хүүхдүүд гэртээ очихгүй ганц 2 хоног байх л зүйштэй эдэргээл хинэгчгүй. Яриа лавшраад агнаасаа дүүгээ яах гэж энгийн хүүхдүүдийн сургуульд өгсөн эдэргээл ууралж муурлаа. Ингээд тэр гэрлөөгөө буцаад явах гэж байхад дүүгийнх нь ангийн хүүхэд ирээд дээрлэгч хүүхдүүдтэй юу болсныг үзүүлэх нь тэр. Нөгөө хэд чинь дүүгийнх нь хувцсыг хүчээр тайлан нүцгэн битгийг нь хийсэн байдаг. Одоо ингээ юу болсныг ойлгосон игч дүүгийнхээ араас гарч байгаа. Каракогийн 0-д гар ширхийг хүлээ зогсолгүй яхав дээ. Энэхийг игч байна гэсэн чинь тоохгүй баг өөдөөс зодтолдох нэ.
Тэгээд тэдэндээ юу цагаа өрхөө тэд нэр нойлын шалыг өнгөлчөөл цааш явдаг. Өнөөх л өөрсөн залуугийн гэрт ирэх ба түүнтэй ч гэсэн ивээр амаар уучраа олцохгүй. Заавал зодуулж ижил амнаа. Дүүгээ хаана байгааг асуухад залуу юу болсныг тайлбарладаг. Өнөө хүмүүсийг л өөрдөдөг араа л өөрдөө авчихсан чинь нэг нилээн эвгүй байрны гангстер таарч л дээ. Уг нь төлөвлөгөөр нөгөө үлбисэн гуравчаа орж пойлдоод насан туршийн охинтой хамт байсан гэж занал хийлээд байгаа мөнгийг нь салгаах штэ. Тэгсэн тэрэнд нь энэ гангстер юу гэж орох вэ? Өөрөө бүр харваас хөөлс гадуур амтан байгаа. Одоо охин дүүн бүр муу хүний гарт орсон гэсэн үг. Олог ганц арга нь энэ төр гангстерийн нуус дуугаар биеийн үнэлэх зуушлах ажил хийдэг юм байлаа. Тэгэхээр охин дүүдээ улман санаа зовно. Энэ болсон бүгдийг цагдаа руу залгаж хэлсэн ч хамгийн ойр хэсэг дээр хурж ир хүсэлт гарга дагах мөрдөх журам заалт энэ төргээд балаарч өгнө. Тэг цаг байхгүй шүү дээ. Ингээд цагдаа нарт урам нь хугараа өөрөө л дүүгийнхээ араас явж аврахаас өр сонголт үлдээгүйг ойлгодог. Нөгөө гангстер ч нэг биеийн үнэлэгчийн газар дүүг нь аль үжээ хаваачаа зарцсан. Тэнд дүүн бүр л хэцүү байдалтай. Игш нь харин өнөөх нэрийн хуудас дээрх дугаар холбогдохгүй байсан тул шууд хаягаар нь хайгаад очноо. Тэдний нөгөө гангстерч нь олоогүйч түүний ажилтнаас машиныхын дугаар мөн хаанаас болох зэрэг мэдээллүүдийг аваад цааш явдаг. Гангстер аль үжээ мөнгө авч дүүг нь үлдээгээ явсан байдаг бол дүүг нь одоо сурганаа энтер гээл нөгөө газрынхан захирал. Игч нь гангстерийн байж болно гэсэн газар ирэхэд түүний машин байх бөгөөд гарч иртэл нь хүлээхээсөр аргагүй болдог. Түүнийг машин дээрээ суух үед нь шууд л дагхан тэр. Хөнгүү хэсэгт ирснээр машиныхын араас мөргөх ба ухаан алдтал нь эхлээд тогон цохилдог. Сэрснийхэн дараа дүүгийн хаана байгаа гэд бүгдийг асуух бөгөөд гангстер хэлснээр нь хийхээсөр аргагүй байдалд орно. Гэхдээ тэгээ замдаа уурлаад бүр контролоо алдаж замын хажуудах хашлахын мөргөө зогсгон тэр. Игч гангстер хоёр машин дотор шууд зодтолдох ба давчуу зайд нилээн болсны эцэст гарыг нь хуглаад өөртөө хэрэгтэй мэдээллийг авч чаддаг. Ингээд дүүг нь худалдаж авсан хүн рүү залгахад дүүдний сэтгэл дондор байна. Мөнгөө буцааж аавна эсвэл өөр хүн зарлал ухааны юм ярих нь тэр. Игч нь ирэхэд ресепшн дүүгийнх нь үсний хавчаарыг нь зүүж мүцсэн. Шууд л үснээс нь зулгаагаа шал арчдсан байгаа сте. Тэр захирал идрээс нь дүүгээ нэгж асуухад дүүн сэтгэлд нь хүрээгүй болохоор аль үжээ өөр хүн зарцаа энэ гэд инээгээ сууж идэг. Үүнийг нь юу гэж дуугүй сонсоо зогсохов. Тэр хоёр бас зодолдоо л эхэлнэ. Энэ удаад их чинь гиз рүүгээ хайчаар дөрүүлж өхөнгээл алддаг. Новшийн гарыг ухаанаа балартал нь боогод бүгдийг яриулхан тэр. Дүүн гэрлэггүй ихтэйгээ ярьж мөнгө асаах гэж уган залгсан юм байлаа л дээ. Гэвч уцаа хаваагүй. Тэгээ хөөхөө өөрт нь мөнгө өгч магадгүй гэсэн өөр мэддэг дугаар руу залгасан нь Lucky гэх нэртэй супермаркет. Тэндээс нэг костюмтай үл таних хүн ирээд мөнгийг нь төлөөл аваад явсан гэдэг. Тэр газрынх нь байршил дугаараа тэрийг нь аваад цаг алдалгүй араас нь гарна. Охин дүүг нь костюмтай залуу дагуулад явах ба дүүн энэ залууг өмнө нь таньдаг байсан мэт. Залуу хэсэг зогсон дэлгүүр орох үед охин нийтийн тээврийн хэрэгсэл сууж зүгтаах гэж оролддогч залуу автобусыг зогсон. Энэ охин аутизмтэй гэж хэлэн орилуулсаар чирээд буухан тэр. Охины уйлах залуугийн сэтгэлийг өвтгөж байсан ч залуу өөрт өгөгдсөн тушаалал биелүүлж байгаа нь илт байв. Игч гангстерыг машиныхаа баажинд хизээ явж байх ба орилох дуунаас нь бүр залхад багаажаа нээтэл одоо охин дүүч нь өөр хүмүүсийн гарт орсон. Би эн чинь хамааралгүй болсон штэ энэ гээл юм ярихт нь улам уур нь хурж нөгөө гарыг нь хугартал хаалгайг нь саваад багаажаараа хашлах мөрөсөөр өгтөл нь хашраагаал хөөж явуулдаг. Костюмтэй залуу дүүг нь нэгэн газар авчрах бөгөөд охиныг ихтэйгээ хамт сайн нуугдаж амьдрахгүй яасан юм л зэмлдэг. Түүний босс нэлээд том ус төрч байдаг бөгөөд хүмүүсийн нүдэнд их сайн хүн. Гэвч үнэн хэрэгтээ хэрцгий хэрэг төвгийг албан тушаал нэр хүн дээрээ шийдээ сурцсан. Lucky супермаркет гэдэг нь эгчдүү хоёрын хуучин амьдардаг байсан гэрийнх нь ойролцоох дэлгүүр. Тэнтхийн эзэн эгчийг нь харснаа уширгүй яаж хамаг болохаагаад илгэчихэн тэр. Энэ өвгөн бүр өмнө нь охин дүүг нь оюуны хомслоо гэж дайландуулаа бүр улаан цай хүчрхийлж байсан байхгүй юу. Тэгээд эгч нь ингээ хайгаад ирэхээр нь өөрөөс нь мөнгө салгах гэж наал гэж бодсон хэрэг. Энэ үнэн мэдсэн эгч бүр дүрлзээл авчлаг байх уу. Нүдэнд нь нулимс цэлгэнэл дэлгүүрийн ажишиг юучгүй зодож тамлаад үүнтэй холбоотой бүхэл зүйлийг амнаас нь сонсно. Өнөөх ажишиг нь бүр ганцаараа биш.
Энэ тосгоныхоо өөр хид хідэн бүтгүү гаруудад энэ явдлаа яриад тэдний ч гэсэн дүүг нь хүчирхийлсэн гэдгийг олж мэддэг. Энэ бүгдийг сонссон их чинь охин дүүгээ хамгаалж чадаагүй дээ. Мөн ийм зүйлүүд болсныг одоо л мэдэж байгаадаа их харамснаа. Хамгийн эхлээд зурагчин дээр очдог. Тэр гай зурагчаа охин дүүгийнхэн зургийг аваад дурсгал болгоод үлдээсэн. Түүнээс мөн дараагийн ажуушийг хаанаас олохыг мэдээд цааш явдаг. Энэ машин засварч охин дүүд нь жоохон мөнгө өгснөө хиндэж бити хэлээрэй гэж хүчирхийлсэн. Ингээ киноны ихэнх хэсэг рүү уйлдаж байгаа. Их засварын газар тэрнэ. Ирснээл засварчин ажуушийн гарыг юучгүй бицэртлэн цохиод охин дүнж хаана байгааг түүнээс олж мэддэг. За эхлээд өмнө нь юу болсныг тайлбарлая. Энэ засварчин нь анх засч ирсэн машин дотроо охин дүүг нь хүчирхийлээд дотор хувцсыг нь машин дээр үлдээчихэж л дээ. Тэр машины нөгөө том улс төрчийн машин байж таарсан бөгөөд энэ явдлыг мэдсэн даруйд охин дүүг нь дуудаж ирүүлээд бас хүчирхийлэх гэдэг болсон юм байлээ. Эгчин дүүгээ хичээлээсээ оройтхоор нь бас яагаад эрэхтэй хачаачин болоод байгааг нь асуухад дүүн дандаа юу ч хэлдэггүй байсан ба ичигээ санааг зовооч л гэдэг байсан нь тэр. Тэгээ нэгэн өдөр сургуулаад харахад нь чимээгөө дагаж явсан бөгөөд нэг зочид буудлын өрөөлөө дүүг нь дагуулж орохыг хараад шууд л эртээ зүйл аваад араас нь орсон юм. Нөгөө улс төрч чинь дүүд нь мансууруулах бод зүгөөд хүчирхийлдэг байсан байгаа. Үүнээс бодоод дүүгээ хамгаалахын тулд тэр хүний нүдрүүн зоогоо дүүтэйгээ зугтах гэж хичээсэн ч удалгүй баригдсан юм. Нөгөөх нь том албан тушаалтай хүн юм болохоор үүнийг нь ихчийнхэн буруу болгоод шоронд оруулсан нь тэр байхгүй юу. Тэгээд энэ бүх хугацаанд ихчдүү хоёрыг хайсаар байсан л гэсэн үг. Дүүн ихчээсээ өөр залах хүн байхгүй. Хамгийн анх Лаки супермаркет руу залгахад дэлгүүрийн хөдөлгч ажууши энэ хэдээс мөнгө салгах гэж наа гэж агаад шууд тэр улс төрчид мэдгдсэн бөгөөд одоо тэр туслахын дагуулад улс төрчлөө явж байгаа нь тэр юм. Эцэст нь ийм зүйлс болсон. Одоо ахиа тэр бузрын улс төрчлөө дүүн явж байгааг мэдээд өш хонцондоо баригдаа засварчныг шууд алж орхино. Нэгэнт л ивэр шидэхээс өнгөрсөн. Засварчнаас костюмтай залуугийн дугаарыг олж авсан ба түн рүү залгахад залуу тэр улс төрчид ажилдаг л болохоос ийм муухай зүйл хиймээргүй байгаа нэлт. Боссыг чинь алаад охин дүүгээ аварнаа хаана байгааг нь л заагаад өгөх нь тэр. Хувийн эзэмшилтийн өчнөө бие хамгаалагчаараа хөрвүүлсэн байх бөгөөд эвтэйхэн таймингийг нь тааруулж байгаад орохдоо тааралцсан ганц хамгаалагчийг нь төвгүй унаадаг. Ингээ эцэст нь түүнийг алж дүүгийн хариуг авлаа гэтэл хамгаалагчтай дуудаж амждаг ба эмхтэй үлдээгээд өөрөө зүгтааж дөнгөдөг. Игч хамгаалагчдыг нухчаад араас нь явуулгүй яхан. Фурдны зам дээр хэсэг хөөцөлдөж байгаа түүний гар руу буудаж чадсан ч өөрөө замын ашиг дав зөксөөд боосыг алдаа явуулах нь тэр. Зүгтэж чадсан босс туслах руугаа ярихдаа өөрийг нь очтол охин дүүд нь бүр өндөр доозоор маш их мансууруулах бод зөөхийг шаардна. Үүнийг сонсоо костюмтай залуу эгчдүү хоёрын өмнө ихэд гимшээ. Эгчд өөрийнхөө хаана байгаа байрлалыг зааж өгдөг. Зааж өгсөн байршлаар нь ирэхэд эгчийг нэг машин ирж мөргөөд алгах шахнаа. Үүний дараахан босс өөрийн туслахаа айлуужээ жоохон хардаад эхэлсэн байж л дээ. Тэгээд л эгчд өөрийнх нь байрлалыг зааж өгснийг мэдсэн болохоор эргэлзэгчгүй түүний хүзүүрөө утгад үрээл шууд алж байгаа. Арай гэж амьд үлдсэн их нийтийн тойлд нөрөө угаангаа эцгийнхээ тулаанд бэлтгэн тэр. Уус төрчч түүний эрхийг нь хүлээгээл. Өмнө нүдрүүгээ шөвг золгуулчаад яаж зүгээрээ удаана гэсэн чинь ленз л зүд юм билээ. Костюмтэй залууг дөнгөж газарт болчаал яжсэн чинь игш машинтайгаа дарайл ороод ирнэ. Тусгай хүчинд байсан юм болохоор тулаан гарамгай нэг нэгээр нь буулгаж авсаар. Гэхдээ л тэдний тоо харьцангуй. Улс төрч хүмүүстэй ихчийг нь алахыг шаардаад охин дүүг нь албаар цонхоор харуулж ойрлуулан баха хангаастай. Эцэст нь сүлдэж унсан ихчийн хоолойг яг хэрчих гэж байхад зөрүүлж хутгийг нь аваад бүгдийг нь цааш харуулдаг. Охин дүүгээ аврахаар яран хүүхдээ анхаарал алдаж, өхөнгөө алдах бөгөөд гэцрүүгээс нэг дөрвүүлээд авна. Гэсэн чи ингээд дуусч болохгүй учраас эцсийн хүчээ шавхаад ус төрчийг хөтлөн зоддог.
Эцэст нь тэд хамтдаа гэрлүүгээ явах бөгөөд гидснээсээ цусаалдаж байсан ч хамаагүй. Одоо дүүгээ орсон болохоор тэр санаа намар урт харанхуй хонглын үзүүрт гэрэл гарснаар кино маань дуусна. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээ дуусч танд бичлэг маань таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Мөн лайк дарж коммент гэсэн үлдээвэл маш их баярлалаа. За ингээд хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Гэхдээ л тэдний тоо харьцангуй тэд крүүгээр дайрсан ч эгчин чадвар бол нар тэд солиорд